Яг л нэг ирчүүдийн татагддаг тийм төрлийн хоолойтой эмэгтэй байгаа хгүй. Тэгэл болж гинөө царайгаа харуулж болж гин хэрвээ миний donation 100,000 юан хүрэх юм бол би царайгаа харуулж live stream хий, царайгаа харуулна ч гэдэг юм үү те. Brothers та нар үргэлж миний нүцгэн биеийг ингэж харна марна гэдэг үедтэй гэл ингээл хөнгөн сэтгнэд байгаа хгүй юу. 200-аас 400,000 юаныг зөвхөн стримнээсээ олдог ингээд амар их мөнгөтэй. Come and fly away with me. Come and fly away with me. Come and fly away with me. Сайн мэцхан хулан байна. Шинхэмжлэлтэй тавтай морил. За та нартай би бас нэгэн маш сонирхолтой сэдвийг аваад ирлээ. Та нар санаж байгаа бол хэд хоногийн өмнө хэдэн 7 хоногийн өмнө ч илүү те хятадын нэг лайв хийдэг стример стримийнх нь үеэр хэрэгэлдэг нүүрнийх нь фильтр нь алга болсны улмаас хэдэн 100,000 дагагчаар нэгэн дор алдсан гэсэн мэдээлэлүүд ер нь бол мэдээллийн сайтуудаар зөндөө яваад исэн шүү дээ те. Тэгээ энийг сонсоод хүмүүс маш их гайхажсэн. Гэхдээ энэ бол бас нэг үнэхээр тийм гайхмаар жишээ бол надад биш байгаа хгүй. Яагаад вэ гэхээр энэ фильтр нь алга болсон эмэгтэй ч юм болохоор яг үндсэн царайг нь жоохон цагааруулаад тэгэл нүрийн жоохон л жижигрүүлсэн бүр тийм айхтар өөрчлөлт бол нэг байхгүй байгаа хгүй юу. Хүний зүгээс харахад бол тэгээд энэ нь болохоор одоо сүүлийн үед дэлхийн нийтийг цааш ер нь хүмүүсийн дунд нэлээд шууган тариад байгаа тий. Гэхдээ яг энэс өмнө ижил төстэй тохиолдол хятадд болж исэн баггүй юу. Яг 2019 оноос хойш ингээл хятадд эд стрим хүчээ аваад хүн болгон стрим хийж үзчихсэн энэ үед яг нэг хятадын стриминг тэр одоо цаг үеийг гэх юм уу зах зээлийг бадчихсэн эмэгтэй болохоор энэ Chia Below гэдэг энэ эмэгтэй байгаа. За энэ эмэгтэйн талаар өнөөдөр хэдүүлээ ярина. Бичлэгээ дуустал нь үзээрэй да. За энэ эмэгтэй 1990 онд төрсэн. Ер нь бол хятадын маш жижигхэн тосгонд өсч торнсон юм байлээ. Тэгээ багаасаа нэг тийм дуу муутай, дуу суултай ингэ чимээгүй маш зөөлөн нэг тийм хүүхдүүд байдэн штэ. За энэ эмэгтэй болохоор яг тийм эмэгтэй байсан. Тэгээ ер нь бол том болохоор хятад хэл бишээ. Хятадын англи хэлний багш болно гэж мөрөөддөг байсан. Тэгээ тэр мөрөөдөлтөд ч гэсэн хүрсэн юм шиг л ер нь бол англи хэл дээр нэлээд сайн юм шиг байна лээ. За ямар ч лээс ингээд нэг өдөр ингээд яг багаас ингээд нэг темпээр явж байгаа л нэг хүн чинь нэг юм тодорхой нэг насан дээр ч юм уу зааг дээр ирэхээр нэг бичнэрээ яаж амьдраад байгаа илээ гэд нэг юм өөрийгөө шинжлэх нэг юм үе гардыг штэ тий. За энэ эмэгтэйд яг тэр үеийн болсон юм шиг байгаамаа. Яасан бэ гэхээр хийжсэн ажлаа болонгуудаа хятадын нөгөө нэг топ тий хятадын хамгийн баян хүний хүүхдийг болохоор One Season гэдэг баггүй юу. Одоо заяа бүр үнэхээр баян. Энэ бол тэгээд хятад даяараа баянаараа ч алдартай, ер нь бүх юмараа алдартай байдаг. Гэхдээ ихэнхдээ сөрөг талаараа алдартай ийм залуу байгаа. За энэ залуу бол бүр зүгээр ээж аавынхаа мөнгөөр 9 юм хийдэг заяа. Тэдгээрийн нэг нь болохоор Panda TV гэдгийг үүсгэн байгуулсан. За тэгэхдээ энэ Panda TV бүр нээсэн цагаас эхлээд маш алдагдaltaй ажиллаж исэн баггүй юу. Тэгээд ер нь бол нэг удалгүй ингээд дампуурсан байдаг юм аа. За тэр дампуурах хүртэл нь Panda TV-д манай энэ өнөөдрийн гол дүр буюу Chia Below ажиллаж исэн ингээд телевизэд ажиллаад тэг ингээд ямар ч хэсэг юм сошиал медиатай холбоотой газар ажиллаж исэн учраас тэнчэнээс нэг юм би ч гэсэн хийж болох юм байна гэдэг юм урам авсан байх гэж ер нь бол бодож байгаа. За тэгээ Panda TV дампуурангууд Chia Below ч ажилгүй болчихж байгаа байхгүй. Тэгээ Chia энэ үед яг юу хийх үгээ болж исэн чинь мэдээж хэрэг хятадд лайв стрим үнэхээр ирчээ авч исэн. За тэгээ энэ үеэр тэрээр лайв стриминг их талайд хөл тавьсан байх нэ. За тэгээ хятадын доо хаяг гэж байдаг байхгүй юу? Энэ доо дээр өөрийнхөө нэрийг Her Highness Chia Below гэдэг нэртэй нээсэн. За энэ дээр бол ерөөсөө царайгаа гаргадаггүй. Chia-гийн алдартай болсон шалтгаан гэх юм бол хинт ч хизээж царайгаа гаргаж байгаагүй. Бүх лайвынхаа үеэр дандаа нүүрэн дээрээ PNG emoji одоо юу эмojиш тавина, зурагч тавина. Ямар ч лээсээ одоо би та нартай ингэж ярьж бичлэг хийж явахдаа миний хоолой сонсогдно. Гэхдээ миний царай ерөөсөө харагдахгүй гэсэн. За анхнаасаа ингэж яах нь лайв хийж ихэлсэн. Тэгээд нэрнээс нь хүртэл ахуулаад хүмүүсийн сонирхлыг маш их татчихсан. Хамгийн гол нь ингээд царайгаа харуулахгүй байгаа хэрнээ лайв хийхэд лайв нь яагаад их үзэлттэй байгаад байгаа юм бэ гэхээр Chia-гийн нэг үнэхээр давуу тал нь юу байсан бэ гэхээр үнэхээр гой хоолойтой гинэ бүр ингээд хинж сонсон тийм нэг зөөлхөн уйрам одоо яг л нэг ирчүүдийн татагддаг тийм төрлийн хоолойтой эмэгтэй байгаа хгүй. Тэгэл хинж хоолойг нь сонсон. Энэ стадид дөнгөж бараг л 19 20-тай ингээд дөнгөж ид залуу үнэхээр залуу насндаа байгаа тийм залуу бүсгүй шиг тийм хоолойтой байсан учраас
царайгаа харуулахгүй байсан ч олон фэнтэй болж чадсан гэсэн үг. Хүмүүс нэг ингэдэж шүү дээ, олонний танил хүмүүс юм үзэгчтэй юм тодорхой нэрээр дууддаг те ингээд тэр минь энэ минь гэж фэнүүдэд дууддаг. А Chiaгийн хувьд гэх юм бол өөрийнхөө үзэгчдийг Little Brothers, Mion гэдэг хочнуудыг өгөж дууддаг байсан байна. Тэгээ хүн болгон хүүе чи ингээд чаа те та ингээд зураг харуулаач. Гэтэ хүмүүс чинь чи царайгаа харуул гэж юусоо дайрдаггүй заяа. Зүгээр ингээд өстой эн чинь нэр нь болохоор Her Highness Chia Below байгаад байгаа штэ те. Тэгээд энэ шиг эн чинь нэг юм ихэс дээдсийн үеийн тийм ихэс дээдсийн үеийн нэг тий хаан тулсын үеийн нэг тийм vibe бөхөр нэр байгаа хгүй. Тийм болохоор үзэгчд нь хүртэл заяастай эрхэм дээдс минь та царайгаа харуулаач ингээд тэгээд гэж нэг иймэрхүү байдлаар бүр маш ихээр гуйдаг байсан. Тэгээ стримний үеэр ингээд зөндөө хүмүүс гуйдаг байсан учраас нэг өдөр чаа яасан бэ гэхээр болж гинөө царайгаа харуулж болж ин хэрвээ миний donation 100,000 юан хүрэх юм бол би царайгаа харуулж лайв стрим хий царайгаа харуулна ч гэдэг юм үү те нэг иймэрхүү юмыг хэлсэн чинь тэр нь ингээд зүгээр тоглоомор хийсэн боловч тэрийг нь хүмүүс тоглоомор гэж ерөөсөө ойлгоогүй зарим нь бол ойлгосон л ахал та гэхдээ дийлэнх тохиолдолд ер нь бол энэ тоглоом биш байсан байхгүй. За тэнгууд нь одоо нөгөө бүх маш олон эрэгтэй фэнүүдтэй байгаа штэ тэр фэнүүд нь нийлээд ингээд donate өгчээ стримнийх нь үеэр тэгээд donate нь болохоор 100,000 юан бол ерөөсөө хүрээгүй 40,000 юан хүрсэн гэсэн. Тэгээд стил 40,000 юан чи ийм их мөнгө штэ зүгээр стрим хийгээд ийм их мөнгө олж ийн гэж та нар бодтоо. За тэгээд дээрэс нь хэрвээ энэ 100,000 юаныг энэ чаууд хин нэгэн ганцаараа өгнө штэ одоо би үзэгч нь байлаа гэж бодоход ганцаараа өгөх юм бол энэ нь илүү давуу талтай гэсэн үг. Нэг нэгээр ингэж уулзаж чаатай кофе уур нэг өдрийг өнгөрөөн гэдэг юм арай нэг юм хувийн үйлчилгээ авч байгаа байхгүй юу. За тэгсэн чинь манай brothers буюу одоо манай ахын дүүсээс нэг залуу нь 100,000 юаны donate өглөө. Бурхан минь зүгээр 100,000 юан гэдэг чинь 50 сая. Тийм 50 сая штэ манайхаа 50 сая төгрөг өгж ийн гэж бодтоо зүгээр би стрим үздэг хүндээ гайхалтай. За ямар ч гэсэн ингээд 100,000 юан энийг болохоор brother how өгсөн баггүй манай how гэдэг ах маань 100,000 юаныг шилжүүлээд гэхдээ энэ залуутай бол нэг нэгээр ерөөсөө уулзаагүй л дээ 100,000 юаныг нь аваад ер нь бол болцсон байгаад байгаа. Тэгээд энэ хаа болвол энэ Chiaгийн бүр үнэхээр улаан ногоон фэн заяа стрим болгоныг нь үздэг юм болгон дээр нь хариу үйлдвэрлэдэг бүх юм сошиал хаягуудын дагдаг гэд бүр ингэ солиорцсон сайн заяа. За тэгээд энийг та нар маань санаж байгаарай дараа нь хэдүүлээ энийг ярина. За тэгээ ямар ч лээс ингэ хүн болгон одоо ингэ тэнгуү чаач нэг хариутай болж байгаа хгүй. Хүн болгон царайгаа харуулж ингэж тэгэж гэдэг. Болно 100,000 юан өгч гэдэг ч юм уу тэ нэг ийм хариутай болчихж байгаа юм. За тэгээд энэ хариугаараа нэлээд удаа явсан. Гэхдээ манай стрим чинь ингээ өөдрөгтэй болох гэдэг байгаа хгүй тий. Хүн болгон ингээ царайгаа харуулдгүй ингээл яваал ахаар чи харуулна гэл ингээл ахаар чи нөгөө нэг юм чи нэг удахаар нэг жоох өөдрөгтэй болдсон шүү дээ тий. Нөгөө талаараа зарим хүний сонирхлыг татчихсэн. Яагаад вэ гэхээр нэгт үнэхээр гоё хоолойтой байгаад идэг. Тэгээд ингээ царайгаа харуулахгүй болохоор хүн чинь бүр ингээл ёо ямар царайтай бол гэл нөгөө хоолойн дээр биднэрт мэдэгдэж байгаа тэр мэдрхүүгээр биднэр төсөөлөл яг л ийм царайтай хүн байх ийм хоолойтой юм чи ийм л хүн байгаах гэл хүн нэг дотороо төсөөлнө сте тий. За тэгээд тийм төсөөлөл ихсэжсэн учраас маш богино хугацаанд нэг талаараа Chiaгийн ингээ дагагчнаар бүр амар их болж өссөн заяа. Тэгээд ингээ стрим дундаа орлогоороо топ хиттэй хүртэл орж ирсэн. Тэгээ ийм амар өндөр амжилттай байсан. Тэгээд хамгийн гайхалтай нь гэвэл Chia ч бас ухаантай байгаа хгүй. Эдгээр стримний үеэр би ингээ нүүрэн дээр стикер тавиад лайв хийж байгаа гэсэндээ өөрийнхөө сошиал хаягууд тэр нэг иймэрхүү vibe бөхөр ийм зургуудыг байнга постлдог байсан. Өөрөөр хэлбэл би одоо ингээ царайгаа харуулахгүй ч гэсэндээ нүүрэн дээр яг ингээл зургаа оруулж чаад ингээл босод үсэн үнэхээр гоё. За тэгэл биенийх нь босод хэсэг гарч байгаа учраас хүмүүс бүр амар төсөөлөл үүсчихэж байгаа хгүй юу. За тэгээ яг энэ талаараа бол нэлээд хүмүүсийн сонирхлыг татчихсан гэсэн. За гэтэл энэ бүх оргил нэг өдөр дууслаа. 2019 оны 7 сарын 23-ны шөнө Chia ингээд нэг өөр стримертэй хамтарч ингээд лайв хийхээр болдог байхгүй ингээд шууд хоёр талаасаа ингээд зэрэг хийдэж штэ тий. За тэгээд энэ нь болохоор Mix Shinji гэдэг эмэгтэй байгаа хгүй. Гэхдээ ихэнх тохиолдолд бол Mimi гэж дууддаг юм байлээ. Хэдүүлээ Mimi гэж дуудаад явчих. За Mimi ч гэсэн ер нь бол стримний хувьд бол дайггүй хөөрхөн алдартай. За хамгийн гол нь царайгаа харуулж хийдэг байх нь шүү дээ тий. За энэ хоёр ингээд энэ шүүн стрим хийлээ.
За стрим ихлээд эхнээсээ их дажгүй явж исэн чи гівгийн чаогийн нүүрэн дээр байсан стикер нөгөө зураг нь алга болчихгүй юу. Тэгсэн чинь Мими шоконд ороод ихэндээ ойлгохгүй байсан. Тэгээ Мимитэй адилхан бүх үзэгч нар нь ойлгохгүй байхгүй. Бүгдээр ингээ фильтр милтер юм болов гэж бодож исэн. Яагаад вэ гэхээр төсөөлөлт нь нэг ийм төрлийн хүн байгаад байдаг. Тэгсэн чи стикер нь арьсан чи нэг ийм хүн гараад ирсэн. Ер нь бол хятад дээ штэ энийг яг энэ зургийг нь харангуйтаа 58-тэй эмээ гэж хочлоод байгаа байхгүй юу. Уг нь бол 58-тай биш шүү дээ тий. Гэтэ 58-тай эмээ. За anyways тэгсэн энэ фильтрний арьсныг бол энэ чаа өөрөө юусоо мэдгүй байгаа юм заяа. Тэгээд чааг мэдгүй байгаад Мими мэдсэн байхгүй юу. Энэ ингээд Мими ч бас хөрх эмэгтэй хүн байгаамаа заяа. Тэгээд ингээд чааг мэдгүй байгааг мэдчихэнгүүтээ амьдаа чаад тохио өгч байгаа юм заяа. Чи яаж ингэж штэ ийм чи яаж ингэж нүрээ ийм болгосон ч гэдэг юм уу те. Чи яаж ингэж вэ? Би ч гэсэн эрэгтэй хүн болгоом билүү гээл нөгөө нэг даалт дотор ойлгуулах гал тоглоход байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө чаач ойлгохгүй заяа. Би угаасаа л ийм штэ те миний ориг байгаа маань л энэ би өөрөө ингээд миний баг ингээ оршуу байгаа маань ингээд хүмүүс таалаг тэтг цаанаас ингээ хүмүүсийг өөртөө татдаг учраас би одоо ийм одоо их дагагчтай байгаа ч гэдэг юм уу те нэг иймэрхүү юмыг хилээд исэн заяа. За тэгээд нөгөө Мими ч бүр болохоо байгаад энэ мэн дээр ингэж тохио мохоо өгöd хөөх ингээд ойлгуулах гэж нилээн хичээсэн. Тэгсэн чинь чаа ерөөсөө ойлгохгүй бараг л нөгөө Мимиг чи ч гэсэн ингээд начиг нүрээ нуугаад ингээд стрим хийгээд үзэлтэй гэх юм бол чи яг начи ингээд те хэдхэн 7 хоногийн дотор ингээ 100 мянган дагагчтай болчих штэ. Энтер гэж мэгээл шоолол. Тэгээ стил заяа энэ шоолж байгаагаа хажуугаар штэ нөгөө нэг үзэгчтэй шоглоод байгаа хгүй. Одоо энэ чи стримнийхээ үеэр байнга ингээл нэг юм айлгуутаал те ингээ нэг юм ялдам нэг тиймэрхүү байдлаар ингээ стрим хийдэг хгүй. Тэгсэн чинь ингээл brothers та нар үргэлж миний нүцгэн биеийг ингэж харна марна гэдэг үедтэй гэл ингээл хөнгөн сэтгнэд байгаа хгүй юу. Тэгээд тэр сэтгнэл нь ийм царайтаагаараа сэтгнэд байгаа шүү дээ. Тэгээ энэ хоёрын лайв чи яасан ч удтын бараг цаг гарan болсон юм шиг байлээ заяа. Тэгээд бараг цаг гарan явж байгаа дуусгийнхаа төгсгөлд энэ чаа миний фильтр арилцсан биш гэж мэдчихэж байгаа байхгүй. Фильтр гэрээ миний нөгөө нүүрэн дээр байсан зураг арилцсан биш гэдгийг хамгийн төгсгөлд нь мэдчихэж байгаа байхгүй. Тэнгүүдээ бүх юмаа ярьж явсныхаа дараа төгсгөлд нь манайхаа та нар харсан уу өстө би амар жинхэнэ харагдаж байгаа өстө эн чинь ингээ фильтр штэ манайхаа гээ хэлсэн чинь ерөөсөө тэр нь газар ахгүй штэ. Бүхэл бүтэн чи 40 50 минут тэгэж ярьж байгаа юм чи дараа нь тэгэж яриад ерөөсөө нэмэргүй байсан. За тэгээ ямар ч байсан ингээ лайв дуусж байгаа заяа. Лайв дуслаа. Нөгөө Мимич тэр чаржер хоёулаа энэ лайв устгасан. Гэхдээ энэ нь ямар ч нэмэр байхгүй. Тэр чинь бүхэл бүтэн нэг цагийн хугацаанд өчнөө мянган хүн үзээд ингээ баахан мимүүд гаргацсан зүгээр чарж нь бүр хятад даяараа нэлээд алдартай болсон. Хятад чинь ингээ 1 тэрбум гаруй хүн амтай байгаа шүү дээ. Тэгтэл чаогийн талаар 600 сая хүн нь мэддэг болж таарж байгаа заяа. Ер нь бол ингээд нэг энэ тренд нь 600 саяын үзэл тавсан гэсэн үг. За тэгээд ийм амар алдартай болж чадсан байхгүй юу. Тэгээд ингээ алдартай нэг талаар алдартай болж байгаа ч гэсэн нөгөө талаар ингээ карьер нь унсан. Хамгийн гол нь энэ стримний үеэр чаач ойлгох боломж байсан уу гэвэл байсан. Яг ингээ жинхэнэ царайнд гараад ирсэн чинь нөгөө чаагийн хамгийн топ ингээ донатрууд байгаа шүү дээ. Яг нэг нөгөө brother хаач нь манайхаа ах чинь 100 мянган юан өгсөн болохоос ингээд баг саах те өчнөө мянган юан хандуулдаг ирчүүд залуучууд зөндөө байсан байхгүй юу. Гэтэ тэр топ хүмүүс нь бүгдээрээ лайвыг нь орхиод гараад ирсэн. Гэтэл энэ бүгдийг харсаар ижиж стил нөгөө нэг чааж ямар нэгэн хар ахгүй лайва үргэлжлүүлсээрсэн айлгуцаар л байсан баггүй юу. Тийм болохоор ингээд ер нь бол хүмүүс бас нэг талаараа чааг ямар тэнийг юм бэ гэж бодоод байгаа. За тэгээд энэ стрим дуусаад уг нь бол би дээ ингээд уучлалт гуйх боломж байгаад байгаа хгүй ингээл за манайхаас та уучлаарай энэ нэстэ ийм байсан шүү тийм байсан шүү гэд ингээ хэлж болно заяа. Гэтэ чаа ерөөсө тгээгүй учраас өөрийнхөө карьерийг бүрэн унасан. За ингээл маргааш нь ингээл сошиалор нэг тэ чаа гингсэн тэгсэн гэл ингээл баахан яриануд гарч ирж яах чинь чаа ингээд яриа болгонд ер нь үлгэж аваад байнгын тайлбар хийгээд байсан байхгүй юу. Одоо жишээ нь ингээ бодъё л да ингээл нөгөө 58-тай эмээ гэдгсэн штэ. Ёо өстө хоолой ингээ 20-тай юм шиг хэрнээ 58-тай эмээ байсан байна мэн гингүүд тэр 58-ыг нүлгэж аваад яриа хийгээл заяа. Шаал худлаа санагдаж байгаа тайлбаруудын нэг нь гэх юм бол тэр стримий чи би албаар тэгэж хийсэн штэ. Тэр чин би биш штэ манайхаа ахын дүүсээ би биш байхгүй. Тэр чин манай 58-тай эмээ байхгүй. Тэгээд би эмээгээ суулгаад өөрөө ингээд хоолойг нь унсан юм аа ам барьсан юм аа гэж байгаа байхгүй юу. Тэгтэл
лайв нь ямар явж байгааг бид нэр мэдж байгаа тийм үү. Тэр бүр нэг цагийн турш тэгж явж байгаа чинь хүний юу гэж хэлхийг нь одоо эмээгээ юу гэж ярихыг өөрчлөн мэдэхгүй ш тийм эстэй. Тэгэхээр тэр хүний эмээг ингээд бүр цагийн турш ам байрна гэж байхгүй гэх мэтлэн ингээд одоо хүн итгэхээргүй юм сонин худлаа тайлбаруудыг хийгээд байсан учраас хүмүүсийн дургуг бүр маш ихээр хүргэсэн. Дараачих нь ингээд шууд ингээд лайвынхаа маргааш нь яг ийм бичлэг хийсэн байхгүй юу. Тэгээ та нар энэ дээр ингээд харах юм бол үнэхээр их фильтр хэрэгэлсэн те. Тэгээ бүр ингээд амар фильтр хэрэгэлсэн байгаа байхгүй. Тэгээ хятадууд ч ингээд хитэн тэрбум жоох тэрбум гаруй хүн амтай шүү дээ те. Тийм болохоор техник технологитой сайн маа ингээд янз бүрийн өөмөө хайд ингээд бүхэл төрлийн хүмүүс байгаа. Тэр хүмүүс чинь нэг бичлэг оруулангууд л нөгөө бичлэгийн дээрээс нь зурагных нь алдааг чайгаад бичлэгнийх нь энэ дээр ингээд эффект хэрэгэлсэн байна гэ бүгдийг нь гаргаж үрэл ер нь бол ингэдэг заяа. Чааныг тайлбар хийлээ араас нь ингээд тэрийг нь худлаа гэдгийг баталж байгаа маш олон тайлбарууд бас ингээд хаа сайгүй явж ийсэнд бас нэг хүчээр байна. Дараачих нь за манайхаа өмтэй ахын дүүсээ би ингээд царайгаа харуулад одооноос ингээд лайв хийж яг гингүүд юм одоо нөгөө өөрийнхөө царай харуулсан юм зургуудыг хийдэг байхгүй юу. Тэгсэн чи энэ нь бас хуурамч болж таарсан. Нөгөө нэг хүмүүс нь бас өөр энэ чи өөр инфлюенсерийн зураг ярьдаг гингүүд яг тэр инфлюенсерийн зурагтай ингээд тулгаж тавьж маваад ерөөсөө ер нь бол чааг ингээд бараг байхгүй болгосон. Тэгээ сүүлдээ чааж ингээд бүр үзэгчгүй болонгуудаа за ахын дүүсээ та нар ингээд зүгээр намайг битгий одоо unfollow хийж гэх юм одоо юу гэдэг те намайг ингээд миний лайвыг ингээд битгий орхиорээ би та нарт ингээд үсэх юм бол царайгаа харуулаад цаашдаа ингээд би одоо лайва хийж яа болвол би ингээд нүцгэлсэн ч боломж гэдэг юм уу те нэг иймэрхүү мэдээллүүдийг хэлж ийсэн ч гэсэндээ ерөөсөө газар аваагүй байх нэ. За тэгээ хятад даяараа бол чи яг одоо anti grandma, old lady princess, old lady гэдэг юм нэг ийм байдлаар ингээд дуудаж эхэлсэн. Ер нь бол хөгшин адагтай 58-тай имиж гэдэг юм уу те. За тэгсэн чинь бас нэг сонирхолтой тайлбар гэх юм бол чаан ингэсэн. За тухайн одоо нөгөө нэг намайг нэг стокер дагаад байсан юм аа. Тэр ингээд намайг бүр амар айлгаад байсан учраас би ингээд өөрийнхөө unattractive те ямар ч юм анхаарал татахгүй байх тийм царай гаргаад тэр хүнээс зүгээр салъя гэж бодсон юм аа гэж бодоод би ийм лайв хийсэн шүүгээ хэлсэн ч гэсэн энэ нь ерөөсөө газар аваагүй. За тэгээд ямар тааж ингээд бүх дагагчаа алдсан. Тэгээд чаач нөгөө цаашаа ер нь бол бүтггүй юм байна гэдгийг мэдчихэж байгаа учраас одоо ингээд нэг стрим болгон чи өөрийн гэсэн нэг юм агентлагч гэх юм уу юм багтай байдаг байгаа даахгүй. Тэгээ чагийн багийнхан болохоор энэ чагийн доо хаягийг нь 500 мянган юанаар зарах гэж зар тавьчихсан байсан. Гэхдээ ерөөсөө зарагдаагүй. Тэгээ яг энэ үеийнх нь үеэр болохоор чааж нь бас нөгөө нэг тайлбар өгөөд нэмэргүй байсан байх нь шүү дээ. Тэнгүүтээ нөгөө хамт лайв хийсэн стример рүү буруугаж гисэн нөгөө мими рүү гэсэн. За мими яаж ингэснийг нь мэдэхгүй байна. Гэтэ би мимитэй л ингээд лайв хийнгүүд надад ийм байдал үүссэн учраас энэ бүгдийг би мими зохион байгуулсан гэж үзэж байна. Тэгээд ер нь бол мими юм буруутай гэл мими рүү хамаг буруугаж гисэн боловч энэ нь бас газар аваагүй. Ягаад вэ гэхээр хүн болгоо угаасаа мимигийн талд байгаа хгүй юу. Та нар ч гэсэндээ харсан те мими чи ингээд эмгтэй хүнийхээ зүгээс тэр хүнийг бас ингээд аврах гад хичээгээд байсныг нь бол угаасаа хятад даяараа мэдж байгаа учраас дандаа л чааг буруутгаад исэн баггүй юу. За тэгээд энэ чагийн энэ бүр ингээд тайлбар нь замбраагаа алдаад олон нийтийн ингээд тархитлахааг угааж байгаа ер нь замбраагүй байдалд хүрэж байгаа юм чи бүр нийгмийн сэдв болчиход байгаа байхгүй юу. Ингэсэн учраас 8 сарын 1-нд Доё гэдэг тэр энэ сошиал медиас хятадын тэр сошиал платформоос нь энэ чаг дахиж хизээж Доё дээр аккаунт нээхгүй байх тийм хориг гаргасан. Юу гэсэн үг юм бэ те? Одоо бид нэр Facebook байлаа гэж бодоход Facebook-ээс бүр намайг хизээж дахиж Facebook аккаунт нээхгүй болгох тийм хоригийг гаргасан гэсэн үг шүү дээ манайхаа. За тэгэнгүүтээ хамгийн гол нь ийм хориг гаргаж байгаа нь бас учиртай заяа. Хятад чинь ингээд сошиал хаяг нээхдээ ингээд нэг хүн олон хаяг хийж нээж болдго юм шиг байлаа шүү дээ. Одоо жишээ нь бид нар ч гэсэн нэг WeChat нэнгүүд өөрийгөө баталгаажуулж чадахгүй бол ингээд хаагдчихдаг шүү дээ тий. Яг тэрэн шиг чаа ингээд Доё дээр ингээд маш олон хаягуудыг нээсэн ч гэсэн тэр нь 12 цаг болохгүй л устдаад байсан гэсэн үг. Тэгээ өөрийгөө баталгаажуулж чадаагүй учраас хаягууд нь хаагдаад ер нь газар авах байсан. Дараагийнх нь гэх юм бол хятадын ийм нэг юм одоо урлаг соёлын ийм агентлаг шүү. Агентлаг ямар хуу ийм нэг албан ёсны газар байдаг шүү дээ. Алба. За тэр албаас ингээд чаг нийгэмд худал мэдээлэл тарааж ийн. Тэгээ сошиал медиагаар хүмүүсийн тархийг угааж ийн. Тэгээ ингээ ер нь бол хүмүүсийг ингээд ийм замбраагүй байдалд оруулж ийн гэж үзэнгүүтээ 5 жилийн хугацаанд хятадын сошиал медиагаас харж хсаалтанд оруулсан гэсэн үг. Тэгэхээр ямар нэгэн бичлэг энэ төр оруулж болохгүй. Ер нь бол сошиал хаяг нээж хятадд лав ашиглаж болохгүй гэсэн үг гэхгүй юу?
Тэгээ энэ минийг нь харах юм бол бас хятадын энэ одоо засгийн газар гэхүү те эднэр ингээд нэг хууль хяналтын байгууллагууд нь бас ингээд сайн үедээ сайн ажилдаг байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр бид нар ч гэсэн мэдж байгаа те нийгэмд ингээд сошиал медиагаар дамжуулаад бид нар юу ч хийх боломжтой болцсон учраас энэ сошиал медиа юм жоохон контролтой ингээд зөв талдаа контролтой. Жишээ нь энэ ингээд үүмэн сам үүсгээл ингээд хятадын сошиал хэрэгэлдэг хүмүүсийг ингээд талцуулаад байсан учраас тэрийг нь болиулсан байх нь шүү дээ. За нэг талаараа хятадд энэ айгүй авууштай тал болсон байх нэ. За тэгтээ одоо нөгөө нэг бид нарын хаах маань 100,000 юан бэлгэлсэн шүү дээ. Тэр маань яасан бэ гэхээр дараа нь ингээд энэ бүх үйл явдлын дараа тэр хааваас очиж ярилцлага авсан байхгүй юу. Тэгсэн чинь хаа бүр та нар царайг нь хардаа ёо. Би бүр энэ явдлын дараа ингээд унтчих чадахгүй байгаа. Би ингээд маш их юм сэтгэл зүйн депресс асуудалд орсон гэж байгаа байхгүй юу. Тэг ингээд нүдэн айнангууд яг тэр царай нь ингээд нүүрэн дээр нь гарч ирээд надад амар хэцүү байдаг гэж тайлбарсан байгаамаа. Гэтэ нэг бодлын хэцүү юм те. Одоо яалтай вэ? Одоо яамаар ч юм те. За тэгээд ер нь одоо миний хувьд одоо ер нь бол үйл явдал ингээд дууссан заяа. Тэгээд төгсгөлт нь нэрээ энэ чааг нэг талаараа ингээ хүмүүс бас талд нь орж ирсэн үе байсан. Тэр нь юу гэхээр хүний гадаа дөнгө үзмжээр нь ингээ шүүж болохгүй гэдэг ингээ нэг хэсэг бүлэг хүмүүс бол байсан. За тэгээд чаа ингээ эргэн ирэлт хийхийг хүссэн заяа. Тэгээд ингээд өөрийнхөө юм докюментари эндрийг хийлгээл те ингээл өстой нийгэм ингээд хүнийг ялгарлан гадуурлах чинь өнгө зүсээр ингээд ялгарлж ийн гэдэг юм сэдвтэй бичлэг юм докюментари хийгээд чинь энэ ерөөсөө газар аваагүй. Тэгээд ер нь бол одоо бол хаана юу хийж байгааг нь хинч мэдэхгүй. За гэхдээ энэ үйл явдлын дараа би юу гэж бодсон бэ гэхээр хятадуудад ийм инфлюенсер фейс гэж байдаг байхгүй. Хятадууд ч өөрөө Азийн орнд дундаа ийм нэг сонин стилтэй хүмүүс штэ. Ингээд нэг юм амар скини биенд дуртай, ихэнх талдаа тэгэнгүүтээ ингээд цав цагаан царайнд бүр үнэхээр дуртай. Тэг ингээд том нүд гэдэг ингээд ийм инфлюенсер царайнууд байдаг. Тэгээд чаажун өөрөө ингээд сардаа штэ дор хайж 200-аас 300,000 юаныг зөвхөн стримнээсээ олдог. Ингээд амар их мөнгөтэй ч яг хөө ингээд хөөрхөн орлого олдог. Ер нь орлогын их усүр стрим байгаад байгаа шүү дээ. Тэгээ миний хувьд юу гэж бодсон бэ гэхээр зарим хүмүүс ч ингээд стример болохоос өмнө мөнгөөрөө гоо сайхны хагалгаа энтерт ороод тэгээд яг юм сошиал медиа инфлюенсерийн карьераа эхлүүлээд байгаа байхгүй юу. Тэгээ үнэхээр чаа яг орлогын их усүр нь энэ байсан бол миний зүгээс ингэж бодсон. Ингээд янз бүрийн юм туршиж үзэхээсээ ихсүүлээд яг тэр тактика барьж явж байгаа. Ингээд тэр мөнгөөрөө гоо сайхны хагалгаа энтерт ороод ч юм уу те тэгээд шууд ингээд царайгаа ингэж дэлгэж харуулсан болвол карьерийнх нь хувьд бол үнэхээр амжилттай явах байх гэж бодож байна. Яагаад вэ гэхээр одоо хүний өмнөх царай нэг тийм чухал биш те. Одоо байгаа царай нь айгүй чухал байгаад байгаа. Тэгээд үнэхээр тийм хоолон дээр ийм царайтай тийм ээ би ингээ хагалгаа магалгаанд орсон гэд хэлсэн ч гэсэнтэй стил тэр хүмүүс ядаж хүнд ингээд анх гарч ирж байгаа царайгаар нь тэр хүнийг ингээд дүгнэж байгаа учраас карьер нь бас амжилттай явж магадгүй гэж миний зүгээс ер нь бол бодсон. Гэхдээ яг ингээд нөгөө нэг хүнийг царай төсөөр нь бол шүүмжилж байгаа юм ерөөсөө биш л те. Гэхдээ одоо сошиал медиа энэ сошиал олон нийтийн дэлгэцийн ажил гэдэг чинь угаасаа нөгөө нэг айгүй хатуу стандарттай байдаг учраас одууд ч гэсэн ямар нэгэн байдлаар гоо сайхны хаалгаа энтерт ордог штэ те. Тэгээ үнэхээр тэгэх байсан бол бас ингэж гарч ирээд тактика жоохон өөрчилсөн бол амжилттай байхаас юм болоо гэж бодож байгаа. За тэгээ ямар ч хэлсэн тэгээд нэг ийм сонирхолтой хачин зөвл ингээд хятадд болсон байна. Тэгээд энэ мэтлэнгээр надад бүр ингээд айгүй олон сонирхолтой баримтууд байгаа. Тэгээ та нартай би айлч чадхаараа ингээд бичлэгээ үргэлжлүүлээд хийх болноо. Тэгээ одоо хүртэл subscribe дараагүй хүмүүс зөндөө байгаа учраас та нар маань subscribe дараад хулангаа дэмжээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Нэр нэг юм хэлхээ мартчих. Надаа ийм нэг өөр өөр YouTube хаяг байдаг штэ. За энийгээ би ингээд нэрлчихсэн байгаа. Тэгээд энэ дээрээ би ер нь бол ингээд зүгээр хүн энэ амьдралд бид нар бүгдээрээ амьдарч үзэж байгаа учраас яг ингээд одоо юу гэмтэй сэтгэл зүйн асуудал хин нэгэнтэй гоё дотн ярмаар ингээд би одоо ийм ямар ч ховж ярихгүй байна шүү дээ. Зүгээр ингээд яриа өрнүүлдэг төрлийн ийм одоо сувгаа хөгжүүлэх гэж бодож байгаа. Тэгээд хэрвээ та нарт хань эрэхтэй ямар нэгэн хүнд хэцүү зүйлийг туулж гарч байгаа бол та нарт энэ сувг маань таалагдана гэж бодож байна. Тэгээд би бас тайлбар хэсэгт болон комент хэсэгтээ пин болгоод оруулж байна. Та нар ийшээ ороод бичлэгээ хүлээж аваарай. Удахгүй шинжилгээ оруулнаа. За чигтээс баяртай. Subscribe дараарай. Don't you be afraid, everything will change. You and I jumping off the edge. They say dreamers never die.